За, манайхаа сайн уу? За бид хоёр өнөөдөр нэг зэрлэг Facebook-ийн групп дотор байгаа постнуудыг уншина. Пост ревю хийх чинь тий. За тэгээд тэр групп байна юу вэ гэхээр мэдхгүй зүйлээ асуу мэддэг нэг нь байж таарна гэсэн тийм групп байгаа. Тэгээд мэдгүй зүйлээ асуу гэж Facebook дээр бичсэн чинь бас зөндөө олон группууд гарч ирсэн. Би ч гэсэн өөрөө бараг тийм 6 группт нь байдаг юм элэ. Хамгийн их гишүүнтэй группт нь ороод тий. Хамгийн олон гишүүнтэй гэсэн одоо би өөрөө орсон байгаа хамгийн олон гишүүнтэй гэсэн группууд руу н орж байгаа. Дотор нь юу хүмүүс мэддгүй юм бэ гэдгийг бүгдээрээ мэдэж авцгаая. Тэгээд тэнийг юм ярих юм бол яг энэ хош гэнэ заяа. Тэгэд яг урд нь бас нөгөө нэг харж ирсэн шүү дээ. Анагаахын 1-р курсын оюутан байна. Энэ 9 сард анагаахт орох юм аа. Задлын хүн өөртөө авчрах уу гэдэг үү? Тий. Задлангийнхаа хүнийг хаанаас олдгийг өөртөө авчирдаг уу гэсэн байсан. Бараг тэр хүн тимээ гिचгий болоод хүн алаад авчирхаар шинжтэй байсан. Тиймэрхүү асуултууд ерөнхийдөө энэ групп дотор бас их байд юм байлээ. За тэгээд эхний групп руу орж үзье. За би болохоор энэ дээгүүрээ би ингээ оруулсан байгаа. За тэгээд эхний групп руу харъя. За энэ групп болохоор мэдхгүй зүйлээ асуу гэд Монголын далбаатай. За тэгээд хідэн гишүүнтэй байна. 4344. Хаа вэ? Энэ шүү дээ. Members гинэ. 4344 гишүүнтэй байна. За энэ яг бүр тийм ч олон биш юм байна. Гэхдээ нэг ихний хідэн постыг үзье да тий. За тийм. За эхлэе. За big track. За ингээд үний реклам байна. За манай Цэнхэр ус цэрэнгийн маань лайв байна. тийм байна. За ингэж бичиг гарч ирээд унтраад байна. Симэн гимтэлтэй гэсэн үг үү гэж. Тэгээ одоо тийм л ах та. Тийм л. За. Манайхаа одоо ажиллаж байгаа автобудаг зардаг таних мэддэг газар байна уу? Дугаар ойл өгч тус болооч гэнэ. Болооч гэд. Энэ яагаад хүмүүс ингэж амар болооч энэ төр гэж бичээд тийм бол болооч гэхгүйгээр. За дараа нь юу? Өвдөгний ясаа үйж цусаа. Өвгдийн ясаа гэх. Өвгдийн ясаа үйж цусаа юулж хамгалсан газар шороог ирээдүйдээ үлдэх хэрхэн мөрөг Монгол хүн нэг бүрийн зүрхний тамрыг байх учиртай. Тийм ээ тэгж байх. Тэр бол үнэ. Хувьцааны ашиг авъя гэж давлгаалцгаая. Бид эх орныхоо баялгаас хүртэх хэрэгтэй. Дуугаа суугаад байвал өөр юм зориулаад давраад байх шинжтэй. За энэ нилээ бас бухимдсан тийм эможитэй юм тийм. Маргааш орон нутгийн зам хаах нь үний юм уу 7 сарын 7-нд гэсэн пост байна. Маргааш энэ дахицсан пост байна. Тийм байна. За энэ юу вэ? За энэ юу вэ? Зар юм уу? Энэ зар байна. Ихэр дүүлгээд энэ зар байна. За яаж арилгах вэ гинэ? Хүүшээ. Энэ юунууд готлны зур стикернүүд юм уу? Тийм байна. Стикернүүд. Тэ яаж арилгах вэ гэдэг. Зөвлөгөө өгсөн хүн алга. Бас зөвлөгөө амар зөвлөгөөнүүд өгсөн байдаг шин. Энийг гэхдээ яаж арилгах юм байгаа юм шин. Тэгээ энэ групп барыг энийг ясандаа барыг зарын групп болсон групп байна да. Зарын групп. Хороо яг юу хийд? Хороо юу хийдэг вэ? Хороо хүүдээ би хор гэж боддог. Хор нариулга. Яана ёо. Хороо хорингийн хороо. Хороо хорингийн хороо. Цалиа авдаг гинү. Одоо хүртэл мэдхгүй ховны хүүдийг нэ. Сонгуул болохоор иргэдэд амтлагдаг газар. Яа. За энэ бол за их хоронтой сүйдэж байхад яа зүгээр хараа сууж байж байна вэ гэдэг чинь. Ер нь зүгээр нь жаг уус төрчөд залуучууд нь сонгуул өгөх хэрэгтэйсэн тий. Тийм залуучууд яг сонгуулаа маш идэвхтэй өгсөн. Наадам цаашаа цаан чин Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдэг юмны гишүүн болгож бидний хятад Орос тушаах гэдэг. За энэ групп бол цөөхөн гишүүнтэй эндээс дараагийн групп руу орох байна. Энэ бас чууд угаас зарын групп болсон байна. Тийм энэ шууд зарын групп болсон. Тийм. iPhone дээр яаж клип татах вэ гэж хинч хариулаагүй. За энэ дараагийн групп руу орох гэдэг. За энэ болохоор мэдэхгүй зүйлээ асуу гэдээ ингээд бичсэн.
За энд бол бараг 20 дахин илүү. Тий 80,000 гишүүнтэй 80,000 гишүүнтэй байна. Discussion хэсэг рүү орцгоё хамтдаа. За тэгээ тархины судасны нарийсалтай мартах хит ачаалал нойргуу дахь толгой байнг өгдөг хүмүүс ад гэж мэдээлэл авраа. Ад гэдэг нь зүгээр эд юм биш үү? Өө хүүдээ. Хүүдээ яг тарих тийжэгч алаа виро гэнэ. Энэ юмны л нэг бүтээгдэхүүний сурталчилгаа. Онлайнаар хийх амархан ажил байна шүү. Сүлжээ бла бла бла. Нас ус заргалгүй. За энэ халуун тос үе мөчгөн. За энэ хүмүүс турсан бол та бас зарууд орчжээ. За энэ дээр юу гэж Univision, Sky Media хоёрын алин зүгээрээ сарын төлбөр багц кино дата энтергээл нэ. За комментиг уншия. Univision 44,000-ын багцтай ажгүй юм байна. Univision зүгээр Sky Media-г сайн гэж бодсон. Univision-ийн илүү дээр сонголт чигтэй байлаа шүү. Sky Media өнгөө. За Улаанбаатарт эмсүүд байдаг болов уу гэж. Нэмэх 18 наснаас дээш хүүхэд сурах боломжтой. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж байгаа юм чинь. Үүдээ. Яа зандангаа тайлах уу гэж. Яа зандангаа тайлах уу. Саагач. Битгий тайл. Генис ном бичигдээд од бол гинэ. Not funny гинэ. Баги гэд нэг гарчсан бай. Салавч гэсэн байна. Сармагч та хоёр сааж чаднаа. За энэ юг нөө зандаа яаж тайлдаг нэ зураг ба шүү дээ. Амархоо ингээл тайлчих чинь энэ одоо яг босгож байгаа нөгөө нэг анжис шиг ашигласан байна. Нөгөө юу гэнэ. Шөнийн захад ажлын усны дэлгүүр байдаг лөө гэж. Шөнийн захын урд уулзар дээр байгаа гэж байна. Амтны дэлгүүр хаана байдаг юм бэ? Мэддэг хүн байл комент хэсэгтүүлтээгээрээ коммент үлдээгээрээ коммент хэсэгтүүлтээгээрээ. За энэ болохоор мэдээж амтны дэлгүүр хаана байдаг вэ гэдг нь бодвол Улаанбаатарт л асуусан баг. Тийм ээ? Тэгээ хүмүүс доор нь хороололт гээд хариулсан байна. Гэтэл сайн амар бичсэн шүү тий. Com интернет үед уншиж бол 200 гаруй ном файлаар аваарай гинэ. Авахын чат бичээрэй. Тийм ээ. Худлаа ингэж чат бичиж байгаагүйт ингэж юм яаж байгаа тэгээ танилцж байна л. Тэр төрөний нөгөө нэг илүүдэлж юм би тэгж байгаагүй. Илүүдэлж интэй. Пост дахиад орсон байна. Бас л зарын пост байна. Пост их байна. За энэ юу гэнэ? За энэ бол аавгаа миний эцэг Иштог огтой буруу зан 1960-аад он Бирүү зан 60-аад онд Сэлэнг аймгийн Алтан булгийн байцаа өнгөрүүлэхэд Ахмад Солтой байцаагчаар ажиллаж байсан юм аа. Эцгийн минь шарил Сэлэнг аймгийн оршуулгын газар байгаа. Тэгээд эцгийн минь оршуулгыг янзалж зассан байсан. Тэр хүмүүстэй яаж холбогдохоо мэдэхгүй байна. Иймээс миний эцгийн талаар мэдэх хүн байвал надтай холбоо барина уу? Та бүгдийг хүндэтгэн үзэх хүлээж буй Бирүү зан огтой давааж яв. Холбоо барих утсан гинэ. За ингээд хүмүүс мэддэг хүмүүс байвал холбогдоод тусаалаарай. За энэ дахиад нөө илүүдэлж юм. За. Сайн мэдсэн үү надад тус болооч. Ганц би байх ямар хэцүү юм бэ? Бүүдэл хостой. Заяаны ханин тааж яваа 24 хүрлээ. Ажиллаад байна. Ерөөсөө өөрчлөгдсөн юм алга 16 7-тай байхад цагаан болоогүй. Цаг нь болоогүй гэдэг байсан гинэ. Gold lock гинэ. За. Хүлээ жаахан хүлээч заяа. Өдрийн 3 хооллоод бас л нөгөө эрүүл хоол хийж. За дараа нь 55 excavator-оор ажил хийнэ. За баах юм хадуулаад байгаарай. Эрийг мэдээ түгэн. За энэ бол бас тэр чигээрээ зарын сайт. Зарын өнөд байна. Taobao сайтад хэрхэн бүртгүүлэх, хэрхэн бараа захиалах бичлэг хэлбэрээр авах уу? Бахан болцолтой шүү гэнэ. Бодвол ер нь юу гэнэ? Групптэй 50 хүн нэмээрэй гэнэ. За ер нь хитэ энэ групп бол иймэрхүү юм байна. Дараагийн группын юу вэ? Шүрмсэн чулуу хаана байдаг вэ? Хэрэг болоод гинэ. Шүрмсэн чулуу гэж үү? Шүрмсэн чулууг бол мэдгүй юм байна. Говийн аймагуудаар зөндөө байдаг. Дорн говь аймгийн сайн шандаж байдаг гинэ. Энэ сайн шандаж чинь юу лээ? Дорн говь аймгийн сайн шанд. Дээр бичсэн бай. За дараагийн юу гарч
За энэ болохоор бас амар олон гишүүнтэй 312 мянган гишүүнтэй мэдгүй зүйлээ асуу гэдэг юм хар хувийн групп шүү. Энэ private group байна. Тэр би орцсон. За Facebook page group худалдан авах мөн зарах хүмүүс чат бичнэ. Бодол зөндөл хүмүүс бичсэн байл. Хөөе доор нь хэдэн мянган хүнтэй групп нэгэд хүүн чатаа хараарай. 52 мянган групп. 30 группуд байна. Нэр сольж болохгүй нэ зарнаа гэнэ. Хүүхдийг яаж коршонгон дээр суулгах вэ? За комментууд энэ хэцүү дээ. Хэцүү. Скотчерд гинэ. Харин тийм ээ. Өөрөө ихлээр суугаад дээ гэж шүү. Хүүхдийнхаа сажууд нөгөө юу яах нь штэ. Үлгэр дуурайл үзүүлээ шууд өөрөө нүдээр коршонгон дээр сууж бааж үзүүлээд тэгээд дараа нь хүүхдээ суулгах юм шүү. Коршонгонд суудаг ойролцоонаас нэг хүүхдийг харуулаад дуурайгаа суулгуулах зүгээр байдаг гинэ. За зөв юм тий. Бас боломж. Дуртай амиг бибиг сууж байх нөгөөд мундаг сайн гэд үнсээд грогол байгаад 2 өдөр нилээн сууж байна. Бас байж болох юм тий. Ойрхон бүр хөвшлэн олон дахин коршоко хараад бие застдаг гэтэл суугаад бие зассан тохиолдолд баяр хүргээр магтаад байна. Сурдаг юм даа гинэ. Биза буруу ирсэн үү эсвэл ингэж битсэн байна уу? Тэгж битсэн лээ. Цэцэрлэгт 3 хоног явуулчих тэгэхээр сурчна гинэ. Эмээгэн дүүд эмээнэр эмээгэн дүүд хүүти. Эмээгэн дүүд эмээнэр бол дорн суулгаа сургачдсан байлаа гинэ. Ай бас өөртөө тэгж сурсан багтаа тий. Цэцэрлэгт явал эсвэл цэцэрлэгийн багшаас асуу гинэ. Бодвол энэ хүн энэ мэдгүй зүйлээ асуу групп дотор цэцэрлэгийн багш байгаа байх гэж бодоод бичсэн байлгүй дээ. Ингэнэ цэцэрлэгийн багш нар өстой хурдан суулгаа сургадаг юм лээ. Цэцэрлэх яваад 3 хоногийн дотор суугаа суралцсан байлээ. Зөө. Багш нар яадаг бол? Багш нар харин нэрээ яадаг бол. Цагаан хорхоог яаж арилгах вэ? Туслаач. Им уу ч тийм. Мэдээж эмчид үзүүл. Энэ эрүүл мэндтэй холбоотой бол яаж игэл эмчид үзүүлээл дараа нь эмчээс л зөвлөгөө аваарай. 16 давхртай амьдрахын давуу болон сул талыг хэлж өгч. За энэ овоо болон давуу сул талыг хэлжсэн бол та хамгийн дээд давхар борооны ус орж ирэх нэвтрэх магадлал шин байр байсан ч явандаа муудна лифт эвдэрч тог тасарвал дээшээ гарах гэдэл майлах байх. Тэрнээс тоос шороо дуу чимээ бага айдаахан байна байх уу. Цонхондоос хамгаалт хэрэгтэй. За бас үний тий. Унах магадлал их давуу тал нь зам төвчрээтэй байна харж болно. Яг унах магадaltaй. Тэгтээ цонхороо харах нь за зам төвчрэж байна гэдгийг бас харж болох. За бас яг хөтэй. Давуу тал дээд айлын хүүхдүүд төжигнэн гэж байхгүй. Өндрөөс хотыг харна. Дээд айлаас ус орно гэж байхгүй. Сул тал нь лифт эвдрүүл жоохон алхах нь. Жоохон хүүхдээ айл өндөр байр хэцүү дээвэр муутай болох учраас дээрээс нь ус орно. Хаха ийм л байна. Энэ хүн яг өөрөө дээд давхарт амьдардаг хүн биш тэгэхээр. Дээд айл бижигнүүлэхгүй. Танах үргэлж дээд айл байх болно ч шиг. Давуу тал нь чимээгүй тайван агаарч гайгүй сул тал нь ус мус салтвал доошо хідэн давхар айлуудын гомдол гизүүдээ гинэ. Бас юми яаж мэдгүй унваа гинэ. Чиний дээрээс хүн баахгүй гинэ. Яа. Яг дээдлийн таац чинь нөгөө айлын шал гэж бодохоор тэгэл хүмүүс тэгж бодож амьдарч гэж бас яах. Бисээ хүний дээрээс хүн чиний дээрээс хүн баахгүй. Одоо хоёулаа гошно гаргаж байгаа бач. За юу гэж. За дараагийн хамгийн дөрөв нар мандгыг хараад хамгийн сүүлд нь нар жарахыг харнаа. Бас гоё мэдрэмж үү? Тийм байна тий. Та чин танайл таац айлын шал биш. Давуу тал нь чи хүн бүрийн толгоон дээр баан гээгүү баан гэсэн байна. За баан. Хинч чиний толгой дээр баахгүй сул тал гэж байхгүй байхаа. 15 давхраас доошоо сул талтай гинэ. Дээрээ баалгахыг ерөөхдөө бол юу гэдэг юм байна л да. Нөгөө нэг тэнгэрлэг үү? Хүү юу нөө сатан чи зайл би тушааж байна бурхны хүү солирц юм. Энэ пост бицүүн бурхны хүү юм уу? Улан хуулан. За энэ дээр юу гэсэн бэ? Тэгээд ажил гэргээд явсаар байдал хүнтэй цайлцад цаа гарахгүй байштай сайхан бүсгүүмэн гэсэн чинь өөрөө хойноос сайхан бүсгүүн хардсан зогсож байгаа юм шүү. Энэ хүн амт гараагүй. Итгэдэг яасан. Дөнгөж оюутан болж байгаа хүн заавалч хүн мэдэх ёстой зүйлс зөвлөх зөвлөгөө байна уу? Зөвлөгөө байна уу? За ямар зөвлөгөөнд төгсөн байна. За. Хичээлээ тасалчлаа.
болтох юм шиг. Хичээлээ тасалж болохгүй гэсэн байна. Мацаг барь зурх хэрэгтэй гинэ. Утсаа барьж яваарай. Хармайлж явах юм бол алдна шүү гэсэн. Зөвхөн хичээлээ л хий, семинараа авах тасалж болохгүй зөв байна. Хичээлдээ л анхаар зөв байна. Энэ 4 жил чи зовох юм бол ирэх 40 жил чи арган шүү. Өстой зөв шүү. Өстой зөв байна. Хичээлээ сайн гэрээ. Онц шаардлагагүй бол гадуур битгийё. Пялдаг байж сурах хэрэгтэй. Ядчил дүн чи 10% нэмэгддээ шүү гинэ. За тэгэж болохгүй яг пялдаг байж сурах биш. Ажилч хичээнгүй тийм шудраг байж сурах хэрэгтэй шүү. За яаж сандарс нэр тусаад өглөөний цаг ууж байгаараа оюутны 4 жил хоол боловсруулах замын эмгийн суурь тавигддаг гэж байгаа юм даа гинэ. За энэ бол бас боломжтой байна. YouTube дээр 10 гэж channel байгаа. Тэрэн дээр байгаа сурах зөвлөгөө гэсэн видео байгаа. Тэрийг заавал үзээрэй. Үнэхээр хэрэг болно шүү гэсэн байна. За тэрийг үзээрэй тэгвэл үнэхээр хэрэгтэй юм бол арих тамиг бити хэрэглээрэй гэсэн байна. Шоу цэнгэн бол төгссөн хойно чинь тултал болдог болохоор бити хөө гэж зөв шүү дээ. Энэ бол зөв. Хичээл их битгий хий цагаан слойтой болно. Залуу насаа хүмүүстэй өрсөлдөж биш найзалж дунд зураад хинэггүүдөө явхад оюутсан цаг чинь зугаатай хийзээч мартагдахгүй өнгөрнө. За би бол энэний эсрэг байна уучлаарай. Юм уншаад ойлгоогүй хүн солиордог байхгүй, ойлгосон хүн гэгэрдэг байхгүй. Тэгэхээр ингэж бас хэлж болохгүй. Хичээлээ ойлгоогүй бол солиорно шүү дээ ойлгомжтой номын санааслаатай. Хичээлээ ойлгосон бол гэгэрээд харин ч улам сайн явах байхгүй. Би бол энэний өстой эсрэг байдгийг. За би нэг дахин хэлгэсэ боллоо. За мэдээж гоё дурсамж үлдээх хэрэгтэй л дээ оюутан цагтаа тэгтээ ингэж бас дурсамж үлдээх гэж хашаа харсан бахар жоохоо. Сурал сурсан шиг сурах гэсэн. Зөв арих тамхинд оржлохгүй. Инээсэн бүхэн найз биш. Найзаа олж нөхөрлөөрөө муу хүмүүсийн нөлөөнд бүү автаарай. Арих тамхинаас хол байж хичээлдээ өөрийгөө зориулж зорилгынхоо төлөө сайн хичээлэх нь чухал. Чөлөө цагаараа өөрийнхөө эрүүл аж төрөхөд анхаарч хоолндоо тохируулаарай. Зөв лайк дарчээ. Лайк биш зүгээр зүрх дарчээ. Зөв хэлсэн байна. Зөв хэлсэн байна. Оюутны ангид насан туршийн найз гэж байдаггүй юм. Хүн хүрчний тархинд уяага мэдээлэл ухаж мэдснийхаа дараа дэвслэх гэж оролдох энэс сэргэн. What the fuck? За тийм амар хүн бүрэнчтэй хайшаа. Харин ч надад ингэ санагдчихсэн. Оюутан Монгод оюутан болоод орчуулаад өгч. Ихсэг. Алиг саяныхыг үү. Энэ Кемал Сойдера гэдэг энэ хүүгээс яг ямар хүн байна? Энэ хүн ер нь монгол хэлийг сурсан юм тий. Гадаад хүн бэ тий. Кемал Сойдера турк нэртэй гар байна уу? Уучлаарай таны бичмэг ойлгосонгүй. Гэхдээ зүгээр хүмүүс бүгд нь олш шүү хувийн ачаагаар хэлсэн. Тэгээ монголчуудаа бие биендээ итгэж амьдрахгүй бол тэгээд одоо яах юм тийм үстэй. Тэгэхээр энэний бол эсрэг байна. Мэдээж яг хоолны дунд сайн хүмүүс байгаа. Тэгвэл хүний сайныг нөхөрлөн байж ханилан байж мэдэн шүү дээ. Тийм орны сайныг үнэн байж мэдэн гэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж ингээд харилцаад яваад одоо харилцаад ингээд байхад угаасаа эндээ ямар хүн бэ гэдэг нь тодорхой болно шүү дээ. Сая яг би өгнө гоё юм хэлчих чах чи дундуур мартуулчих юм. Юу хэлэх гэлээ. Дархлаатай байх хэрэгтэй шүү дээ. Угаасаа хүн бол өөрөө гэсэн дархлаатай байх хэрэгтэй. За дараагийн уншия. Тэмбүү өвчтэй бол Солонгос Америк улс руу гаргах уу жиж хүн асуулгасан байна. Манай найз нэг юм тохиолдоод гэж байгаа л манай найз ярьсан юм шүү. Заав өвчтэй гадаад гарах гээд байгаа мó өвчлүүлчээч гэнэ. Тийш дээ. Эдгэр чиг өвч имлэг яв. Ямар заваан дампуу юм бэ? Тэрнийг шалахгүй л дээ. Гэхдээ хамраа тасарч унахаас өмнө имчлүүлээрэ гинэ. Эдгэрдэг өвчин штэ гинэ. Шинжилгээ өгөн даах тэмүүгийн гад юм виза хүсгэд гинэ. Оо тийм үү? Америк руу нэрээ шинжилгээ доохын шинжилгээ өгдөг гэж магадгүй шүү. Тийм үү? Эсвэл бол Солонгос руу ажлын визээр явж байгаа хүмүүс, гэрээний хүмүүс бас нөгөө нэг эрүүл мэндийн үзэсгэлэгт ордог баг. Оо зөө тий. Гоё юм амнаж байгаа юм шиг юундаа хадгалаад байд имчлүүлээч гэнэ. Тийш дээ. Энд дээр хаа дарна. За тэгсэн чинь энэ дээр инээж лайк дарж байгаа улсууд боловсролгүй тэнгээ харуулж байх шиг. Өвчд яаж имжтүүлэхгүй гэж асуусан биш хилээр гаргах уу гэж асууж байхад ямар ч мэдлэг боловсралгүй хүнд хариулж хаахаа лайк дарж өөрийгөө доош нь хийж тэнгүүдэж жаахан мэдлэг өгөхөд тэмбүү өвчин нэг тусвал идгсэн ч
хүний цуснд үлдэж шинжилгээгээр тэмбүүтэй гэж гарч хилээр гарахад хар тавуу даардаг юм шиг үнэ. Яна дөнгөсөө хагатаас ч. Дэрийгээ тодорхой асуугаач. Тэгээ тэмбүүгийн цаар мэдлэгтэй байлаа гэж боловсролтой болчихгүй. Дээрээс нь боловсролтой хүн та алдаагүй бичиж суур. Угаасаа тэгэл би тэгээ хэрүүлээ гэх юм. Хашааны хоёр цаатлаас нь нохоо байдаг шээ гэдэг. Яг тэр нөгөө тавьчгаар яахчгүй гэдэг. Хамарчин тасарч унандаа гинэ. Гэхдээ тэмбүүчийн вирусны юу дээр л мэдгүй. Судлаа. Тий. Ёо. Нөгөө юм биш үү? Ёо, Harry Potter-ийн Voldemort ч нэрээ тэмбүүгээс болоод хамраа унгасан юм байна шүү дээ. Би мэдээгүй явж байсан. Алаад хайчглаа билээ хүүрийг. Алаад хайчгалтай билээ хүүрийг. Тэмбүү уулан мөргөө идэрдэг харин шаралж болохгүй шүү гэж цуснаас арилдгүй юм аа. За хойлын нэг юм үзчихээ заяа. Юг. За. Тэмбүү яг бүрийн идэрдэг юм уу гэдэг. Энд ч одоо гэхдээ одоо амар олон хүмүүс бичсэн биз. Тэмбүү идэгдэг. Цуснд байдгүй гэдэг айгүй олон юмуд байна шүү дээ. Идэрдэг баха. Тэмбүү ямар юунаас шалтгааллах бах. Хэрэв бактерийн төрөлтэй болвол антибиотикоо хэрэглэж идгэрч болдог. А вирусын төрөлтэй болвол тэр чинь дархлаагаараа идэгэн дант ирэхтэй тэр чинь өөрхөн цуснд байж гэнэ гэсэн үг шүү дээ. Тэмбүү вирус уу бактери уу? Бактери уу вирус уу? Харин тэрийг мэдмээр. За энэ энд бас эйгүү мэдээ байна. Би дөнгөсөө уншчихлаа. Чехт ажилдаг тэмбүүтэй Монгол эмэгтэй тэмбүүтэй хүүхэд төрүүлж байгааг нь тентхийн телевизээр гаргаж их барьж буй чех асрагч муугийн дээдэр хэлэг хүүгээ олж ядан сэжиг муухагаар бэлийг хайж ярвааж байлаа. Манай оркууд ингэж усаа сурталчлан дараагийн очих хүмүүсийн замыг нэг мөсөн хаадаг агуу чингисүүдтэй гэж. Ай амар юм аа. Гэхдээ эн чин телевизээр гаргаж их барьж буй энэ болох байхаа. Хятад руу гараач гинэ бас манайхан алан шүү. Өвчнгөө хятадд аваач. Гаргаж бай гарахгүй ч байсан. Сайн имжлүүлсэн дээр шүү. Тийм л дээ зөв шүү. За хүүхэд орондоо шээгээд байна зөвлөгөө өгөөч гэсэн. Энд ч та алсан бах та зөвлөгөөнүүд нь гэсэн. За сүрхрийн гурил 7 давсаг дээр нь бараа өнгийн даавууд шар тос шингээгээд бүлэнжин 50 памперси чиний муугийнх гинэ. За ийм чиний ч муугийнх биш шүү хүүхэд орондоо шээх бол ингэж муухай ялж болохгүй. Мөнгөн чимэг гэдэг энэ бодвол эмгтэй л хүн байх шиг байна. За ээж юм уу гэж юу байх вэ? За би өмөрс тэмэг хүчээ. Өмөрсний нөөш. Ээж юм уу гэж юу байх вэ? Чи өөрөө ээж л юм бэ. Тэгэж ярьж болохгүй. Энэ нэг төрлийн эмгэг юм байлээ. Тэрнээс ээж нь дандаа орон чэйлэг гэж юу байх вэ? Энэ бол эмгэг юм байлээ. Нэг бол давсаг муутай. Давсаг хүүхэд муутай. Альсгүй бол энэ хүүхэд нөгөө сэтгэл зүйн тийм одоо дарамттай ч юм сэтгэл зүйн асуудалтай болохоор орондоо шийдэг гэдэм бэлээ. Одоо энэ хараа давсган дээр нь бараа өнгийн даавн шар тос шингээгээд бүлэнжин тавьжнаад хэрвээ одоо давсагны асуудалтай бол энэ бүлэнжин тавьж бас юу яагаад юм шиг байна шүү дээ тий эмчилгээ гэх юм уу одоо юм тий. Гэтэ энэ эмчилгээ болох уу? Одоо нөгөө цистик шиг юм шүү. Чиний муугийнх гэж юу яриад байгаа. Ээж хүн буруу тохож болохгүй мөнгөн чимгээ. За уус тийм штэ. Тэгсэн чи энэ хараа сайн байна уу? Ноён хатагтай. Бид санхүүгийн өндөрлөлт орсон бүх энэ ийм гарууд юм хүний аккаунт хакердаад нэг юм солиотой юмнууд бичиж. Санхүүгийн зээл ороос үз хөнгөлөл хөрөнгө оруулалтын зээл, зээлийн авто, зээлийн эргүүлэн худалдан хувийн зээл гэнэ. Болилдоо, бойл. Одоо ийм хандлагатай постн дээр болохоо болилдоо. Энд ч угаасаа ийм юу байхгүй да. Хакерцсан гэж үү? Хакерцсан тийм репортийнэ. Break group rule spam. Hate speech. Дон. За нэг иймэрхүү байна. Унтахаас нь өмнө шингийн битий уулга гэж бас яг зөвлөлтөө. Гэхдээ хүүхэд ч бас цангах байлгүй дээ. Чи гэртээ хонд их юм бол шээхэ болно гинэ. Хэрэмний давсаг өгнө гинэ үү? Тэгдэм үү? Хэрэмний давсаг. Хэрэмний давсаг өгдөг юм гинэ. Хэрэмний давсаг. Тэр жоохын амтны юм давсаг болно. Тэгэхгүй одоо.
Тэр ч одоо хэрвээ давс гэж юм л юм байгаа сте. Бодол тийм л байлгүй би хэрэгмний давсаг үзээгүй бодол хэрэмчээ өөр ийм хамттай бодол ийм өөр ийм жижиг хамт ийм нэг юм дээр дорч уу. Тийм. Өөр хүний давсаг хэр том байдаг вэ? Мэдхгүй. Ийм юм жижиг. Одоо тэгээд хүний давсаг хэр хэмжээтэй вэ гэж хаагаад үзэх юм уу? За энэ нэг за надад нэг дуусчих. Миний дэлгүүрийн лангууны үн, касын үн дандаа ялгаатай байдаг үн дандаа шүү гинэ. За яг энэ юу юм шүү. Заримдаа яг нөгөө нэг дэлгүүрийн бараанууд чинь принтерлсэн үн тэгээд уншуулангууд юун дээр хүн хоёр зөрөөд байдаг. Зарим үедээ тий. Тэгээд байдгийг. Тэгэнгүүтээ одоо ингээд ингэчлээгээд тэгэнгүүт үнэтэй үнээр нь нөгөө дэлгүүр нь зарах гээд компьютер дээр гарч ирсэн үнээр нь ер нь зарах гээд тиймэрхүү. Тэгээд бас хүмүүс чинь ингээд олон юм аваад янгууд уншуулад ингээд анзаарахгүй өнгөрчдөг байхгүй. Тэгээд харахтаа хинтхан авчлаа даа гэж бодож исэн чинь тэр нь хинтхан биш байдаг ч юм уу. Тийм тохиолдлууд ерөнхийдөө гардаг байхгүй. Амар бухимдуулмаар ш. Тэгээ иймэрхүү төрлийн одоо юу гэдгийг өргөдлөх юм уу те санал гомдлог гэх юм бол тэр нь авахгүй ч юм уу. Зөв. Нөгөө Америкч юм бас игдэг өстэй. Бүлүүлэг талдаа гэхгүй юу? Такс нь ордоггүй л. Дэлгүүр дээр байгаа үн дээрээ тэгээ таксны үнийг үдэж үлэгдэг гэж. Тийм үү? Тий. Зөв. Үн тэгж л ярьж байгаа шүү дээ. Зөв. Ийм артын үн дандаа зөрдөг. За үн зөрдөг тухай л гэж байна. За нэг иймэрхүү байна. Харин баярлалаа. За одоо тэгээд дараа бас бит хоёр бодож байгаа нэг бидэн тохиолсон хөгжилтэй хүндхэн хөгжилтэй явдлууд групп дотроос бас хүндхэн хөгжилтэй явдлуудын тухай бас пост уншия гэж бодож байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэгээ хоёлаа ингээд өндөрлөе дөө тий. За зарим нь бол хэрэгтэй хэрэггүй баах юмуд гарсан баг тэгээд өдийг хүртэл туглан сууж хаалт болгосон. Та нарт маш их баярлалаа. Одоо нэг Мованы гэж. Аа тэгээд нөгөө нэг юу маягаар одоо корона цайт гэнэ. Коронагийн үеийн нөгөө нэг мэдчлээд ингээд имжлэгээ өндөрлөө. Коронагийн үед ч одоо ингэж мэддэг. Тий, эсвэл гараа ингэж эсвэл болоод ингэж мэддэг болсон. За тэгээд ийм мэдчлэгээр хоёлаа бичлэгээ дуусгая да тий. Таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баярлалаа.